За сайн байцгаана уу залуучуудаа. 9 дахь хичээлээ хүргэж байна. За энэ удаагийн хичээлээр би log сонголтын үйлдэл хийдэг switch statement-ийн тухай үзье. За үүнийг тайлбарлахдаа би нэг ийм жижигхэн програм бичиж гэж бодлоо. За гараас гаригийн дугаарыг тоон хэлбэрээр оруулангууд түүнийг ямар гариг вэ гэдгийг хэлдэг бяцхан програм бичье. За би энэ чинь нэг 2 мөр үржлээд бэлтгэсэн байна энд. За эхлээд гаригийн дугаараа оруулна үгээд энэ чинь хэвлэж гин. Хэрэглэгч гараас тоон утгыг оруулангууд энэ чинь сканердэж авсан байна. За сканердсан зүйлээ гаригийн дугаар гэдэг хөвсөгчд оноогоо төгч. За оноогоо төгчлөө. За бид нэр сканерын ин гэдэг хөвсөгчөө дахиж ашиглахгүй болохоор энэ чинь хаагаад өгч. Бидний програм дахиж хэрэггүй гэсэн үг. За switch-ээ бичье. За switch маань ерөнхийдөө ийм бичгэлтэй байдаг. Дугуй хаалтан дотор болохоор нөхцөл маань байдаг. Удаах хаалтанд маань нөхцлөөс хамаарсан үйлдэлүүд байдаг. За бидний хувьд бол нөхцөл бол гаригийн дугаар. За хэрв нэг гэсэн дугаар орж ирвэл яах вэ? Бид нэр энэ чи даваа гариг юм аа л гэд хэвлээд өгчий. Мандэ. За та хэдэн ч үйлдэл мэдээж бичиж болох юм. Тэр бүлэг үйлдэлийнхаа төгсгөл заавал break гэсэн командыг бичиж өгнө. За энэ командын тухай би дараагийн хичээлдэр дэлгэрүүлж оръё. За би салхуур хүүднээс copy paste-ийг явуулчих. Та бүхэн болж үл бичгийг хичээгээрэй. 7 хоног маань 7 гарагт болохоор би 7 удаа copy хийчих. Хоёрт өдөр, час өдөр. Яг тэл нэг өдөр. Машин явдгүй өдөр. Хүн болгоны дуртай өдөр. За хагасаа. Бүтэн сайн. За эдгээр бүх нөхцлүүдэд маань хэрвээ тохирохгүй утга орж ирэх юм бол ямар үйлдэл хийх вэ гэдгийг бас тодорхойлж өгч болдог байгаа. Default тодорхойлоод өгчнө. За хэрвээ жишээ нь 10 гэдээ ороод ирэх юм бол бидний ертөнцид тийм гариг байхгүй гэдэг чинь хэвлээд өгчээ. За юуко манай гарагт тийм өдөр байхгүй. За бяцхан програм ажиллуулад үзье. Гаригийн дугаар оруулна. Дуртай гариг орууллаа. За дахин нэг ажиллуулъя. За 9 манай гарагт тийм өдөр байхгүй. За хүмүүсийг харж байхад энэ switch ашиглах юм дээр if ашиглаад өөрийгөө зовоод идэг. Тэгэл баахан if гэл нэг юм бичээлээдэг. Болж үлдэхгүй байхыг хичээгээрээ зөв юмыг зөв юмд нь ашиглаж сураарай гэсэн. Тэгээд миний хичээлийг найз нөхдөд бас шеэрлээрэй. За дараагийн хичээлээр уулзтлаа. Баяртай.